Монголын Амжилт радио 88.3 төлөвийн дээр суугаад харуулсан сонсож байгаа хэрхэн танд өглөөний мэндийг дахин хүргэе. Радион 3 дахь студиэс хөтлөгч Аргун хөтлөгч цэцэг найруулагч Борхогийн Жинбатнар та мэдгүй нэвтрүүлгийг хүрэхэд бэлэн болсон. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар баруун бүсийн барилгын тулгуур материал төв барилгачийн худалдааны төв хамтран ажиллана. За мөн эрүүл хүнсээр дэлхийг дайлна гэсэн уриатаагаар хуршин брэнд хамтран ажиллана. За мэдлэг гэж минийгийн талаараа та мэдхөө нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Манай сая лайвын голлоор манай найруулагч бүх хариултад нэг хэсэг жоохон харууллаа. Амтсан 3 хүн. Азтай байна. За 3 дугаар студиэс хөтлөгч Аргун миний бие хөтлөгч цэцэг та мэдхөө хүрэх гэж байна. Найруулагч Аршинбат ажиллаж байна. За өнөөдөр нэр бэлэгтэй гэхдээ бэлэгтэйг нэг ялагчид дундаасаа биш би нэг асуултыг сонгоод тэрийг бэлэгтэй асуулт болгосон байгаа. Тэр асуултанд хариулсан хүн таарсан хүн мөн хариулж чадсан хүн бэлэгтэй гэсэн үг. За ингээ ихний сонсогчийг авъя. 90-67 өглөөний мэнд. Бэнэ. Өглөөний мэнд. Өглөөний мэнд сайхан амарсан уу? Сайхан амлаа. За улаан шар хоёр өнгийг хооронд нь холих юм бол ямар өнгө гарах вэ? Улбар шар баяр үргээ. Энийг мэдгүй юм байх үү? Томорж ийн. За тэгвэл жоохон хүнд асуулт асуучих юм уу? За үгүй гэнэ. Хамгийн их 3 оронтой тоо хэд вэ? Хамгийн их 990. 990. Баяр үргээ мундаг байна. За тэгвэл могоон үр төлийг юу гэдэг вэ? Могоон үр төлөө? За энэ хэцүү асуулт. Могоон үр төлийг юу гэдэг вэ? Тэр хүн болгон мэдэхгүй бах те. Тэр болгон хүн болгон. Могоолцгоо. Могоолцгоо гэдэг юм байна. За яста баясд гэж байна. Хөөх. За баяр үргийг өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За яста сэргэлээ юм хүн аль. Ямар ч ясныг хүү хилээд авч байна. За Монголцох нэг. Гэтэл лок нь их өөрхөн юм дээ. Тийм ээ. За эфирийн усны дугаар 77 38 83 гэсэн дугаар руу холбогдож байгаа. Энэ дугаар руугаа залгаад нэвтрүүлэгтээ орно. 99.7 өглөөний мэнд. Өглөөний мэнд бүрэн бат байна. Өглөөний мэнд ээ. За эхний асуулт. Баян хүний гараас юм авах нь барын амнаас юу авахтай адил гэдэг вэ? Радио багсгаарэ эсвэл унтраагаарэ давхар сонсогдоод байна шүү. Баян хүнээс юу гинэ? Баян хүний гараас юм авах нь барын амнаас юу авахтай адил гэдэг вэ? Мах байлгүй. Мах байлгүй. Баяр үргээ. За. Дараагийн асуулт нь Лила Стич 2 гэдэг хүүхэлдэйн кино байдаг тий. Энэ хэдэн оны бүтээл вэ? Цаг яасан. Нэг л амархан асуулт нэг л хүнд асуулт байгаа. 97-8 оных л баг та. За 97-8 оных биш юм байна. Холбогдсон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За би өөртөө ганцхан жилийн зантай л авъя. Чанга. Энэ чанга асуулт юм байна. За яасан ч баримжуулахгүй юм байна. Саяхан нэг тэр хүүхэлдэйн кино гараад хэдэн жил, энэ хүүхэлдэйн кино гараад хэдэн жил гэдэг имрэйл яваад айгүй ханалттай манайха үзээд ах шиг байсан. Тэгээ тэндээс анзаарсан байж магадгүй. Ер нь л олон жил болсон байлээ. 88 тгээс өглөөний мэнд. Өглөөний далтооч байна. Өглөөний мэнд ээ. За сайхан амарсан уу? За эхний асуулт алтай очроос хүүхдийн асуулт асуун төрөний асуултыг могоон үр төлийг юу гэдэг вэ? Цаг явсан. Могоон үр төлөв. За халуусанд баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Энэ асуулт зөндөө олон хүмүүсийг аваад явчих шиг боллоо шүү. За гинэ. Хэдэн оных вэ гэсэн чинь. За баримжаа. Манайхны баримжаа жоохон гэлтгөө ер нь жоохон нэлийн зөрүүтэй ч байгаа юм уу? 88 28 өглөөний мэнд. 88 28 өглөөний мэнд. Мано мөхчөргөд өнөө. Өглөөний мэнд ээ. Яриад байгаа унтрахлах жоохон сандрал. За Лила Стич 2 хүүхэлдэйн кино хэдэн оных юм болоо? 2002. 2002 оных баяр үргээ. Хараад орж юу яаж үдээд байна янз юм аа. За дараагийн асуулт. За. Сүлдэн дээрээ цагаан суруу залсан аймаг аль аймаг вэ? Цагаан сураг. Чи нөгөө олон баашд Үүр хангай. Вау, баяр үргээ. За дараагийн асуулт боёо ялтын асуулт. Имэйлийн бүрдлээс 3-ыг 10 секундын дотор нэрлэл. 3-ын дотор дөрөө, олон, жирэм,
Баур сур. За бацаа. Бүгдийг нэрлээ. Бааварлаад идэв шүү дээ. Бааварлаад гэдэг яалагч татарч байна. Айгу үнэнчээр бүгдийг нэрлэх гээл яваад байна. За баяр үргээ өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За баярлалаа. За. Эфир усны дугаар 77 77 38 83 77 77. Оо, энэ ганцхан 77 77 38 83 дээр авч байгаа шүү. За дараагийн сонсогчийг хүлээж байна. 77 77 38 83 Эристик 2 холбогдсон байна. Өглөөний мэнд. Өглөөний мэндээ. За өглөөний мэндээ. Ягуус хавц. За сайхан амархан асуулт ямар ч зүйл эхлээд явж гин. Хомоол гэж юу хэлэх вэ? Арай гэдэг. Атууны бас. Баяр үргээ амархан асуултан дээр таарсан. За амархан юм байна. За дараагийнх нь Монголын хамгийн өндөрт оршдог сум ямар сум бэ? Арай гэл. Энэ хүнд юм байна. Үгүй. За. Ямар сум бэлээ? Цаг дуссан. Горо. За баярлалаа. За Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. За. Эфир усны дугаар 77 77 38 83 шүү. За манайхан коммент бичээд эхэлчихсэн байна. Энэ бол гайгүй амарханд орох уу? Хамтран ажиллагчаа танилцуулъя. За манай та мэдхүүн нэвтрүүлэгтээ баруун бүсийн барилгын материалын тулгуур төв, барилгачийн худалдааны төв хамтран ажиллаж байна. За барилгачийн худалдааны төв бол баруун бүс барилга хамгийн том, хамгийн дохтой бүх төрлийн барилгын материал 10-аас 12 мянган төрлийн нэр төрлийн бараа материал худалдаалж байгаа. Барилгын материалаар дагнсан юм барилгын тулгуур төв байгаа. За хэрвээ та барилга барьж байгаа барилгатай холбоотой материал, барилгын материал цуглуулах бол ялангуяа хотын баруун талд байдаг бол за барилгачийн худалдааны төвийг тогтоогоод аваарай. Эднийх одоо барилгачийн худалдааны төв 2022 онд А блок 25 онд Б блок нь ашиглалтанд орсноор инхүү 7000 м2 дулаан хүүд агуулах бүхий ийм барилга байгууламж барьсан байна. 3 блоктой. За дээрээ бол дотроо бол бүр зориултын 1.5 тонн ачааны лифттэй. За тэгээд 200 талаас 300 аж ахуйныг энд худалдаа бараа материалаа худалдаалж байгаа. Тэгээд 10,000-аас 12,000 гаруй нэр төрлийн бараа материалыг худалдаалж байгаа гэж байгаа. За тэгээд давуу тал нь надад юу юм бэ гэхээр ер нь хотын төвөр барилгын материал цуглуулах айгүй хэцүү байт юм шиг үлээ. Яа тэгэхээр нэгдүгээрт нөгөө нэг юм зогсоолын хүрэлцээ. Одоо ингээд нэг юм сайхан зогсоол тавьчаад тухтайхан шиг ороод юмнуудаа цуглуулад ингээд гарч ирмээр байтал зогсоол олддгүй юм сул талтай юм бэлээ. Тэгвэл барилгачийн худалдааны төв бол гаднаа маш том цэлгэр юм юутай зогсоолтой. Тэгэхээр тэнд нь та том машинаач вэ, жижиг машинаач байсан байна хамаагүй сайхан аваач тавьж агаад тэгээ яг нэг төв дотроосоо давхар бүрээрээ төрөлжсөн газраас бүтээгдэхүүнээ сонгож авах боломжтой гэсэн үг. Төвжрэлгүй автомашины дугаар болон цагийн хязгаарлалт байхгүй хүссэн бараа материалаа нэг дороос авах боломжтой гэсэн үг. За хаяг байршлын хувьд болохоор сонсголонгийн замд байрлаж байгаа. За тэгээд 77 66 22 77 гэсэн дугаараар бас бид нар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Мөн барилгачин цэгмэн гэсэн вебсайтад хандаад эднийд юу нь яг юу байна, хаана байралтай гэх мэт илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За баярлалаа. Манай нэвтрүүлэгтээ барилгачийн худалдааны төв хамтран ажиллаа. За дараагийн сонсогчийг авъя. Дугаараа нууцсан байна. Өглөөний мэнд. Өглөөний бэлэн байна уу? Өглөөний мэнд. Өглөөний мэндээ. За. Монголын хамгийн өндөрт оршдог сум ямар сум бэ? Хоёр үгээр надад. За. Нэг нь Баян онгороо эсвэл ховдоо. За ховдыг аваад дуутаа. Дуутан зөв штэ баяр үргээ. За дараагийн асуулт. Гамлет жүжигийн үйл явдал аль улсад өрнөдөг вэ? Хөлбөр ах уу? Ав идэхгүй. За. Дан, Швед, Англи, Нидерланд. Цаг явсан. Дан, Швед, Англи, Нидерланд. Оршихуу, эс оршихуу гэж гарч ирээд. Унштай. Дан. За уг нь бол англи зохиол. Мэдээж үйл явдал нь бол дайнд өрнөдгөө гэж гаргадаг. Ялтын асуулт. За ялтын асуулт Эквадор гэж аль твд байдаг улс вэ гэсэн асуулт харчээ. Эквадор. Америк гэдэг өмнөд Америк. Өмнөд Америк. Баяр үргээ. За хоёр дахь ялгч тодорсон байна. Билгүүн өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Эквадор банан гэдэг бол
хамгийн амттай банан байдаг. Арай аргүй очсон юм биш үстэй. Үгүй. За. 77 38 83 гэдэг дугаарлуу залгаа шүү. Манай нэвтрүүлгийн шууд эфир утас байгаа. За ингээд амархан хүнд гэсэн ийм асуултууд явж байгаа. Дэгэн догон явж байгаа. Тийм, дэгэн догоо явж байгаад нэг асуулт нь дэгэн дээр нь дэнжигнээ догон дээр нь догтлоо. Тэгэл сайхан харилцах юм дээ. 92 Өглөөний мэндэ. Компьютерийн гарны англи H үсгэн дээр Монгол ямар үсэг байгаа вэ? Хээ үсэг байгаа. Баяр хүргье. За. Хамгийн амархан асуултууд харчлаа шүү. Америкийн нэгдсэн улс аль твдэдэг вэ? Хойд Америк. Баяр хүргье. За. Хин ярьж байна вэ гэд энэ өмнө таалгаж ирсэн асуултан дээр хариулт авч чадаагүй маа. За тэгэхээр энийг хідүүлээ сонсож жоод таана гэсэн үг. За одоо тоглоулъя. Нэр дутуу ирсэн шүү дээ. Дутуу ирсэн хариултыг авч чадаагүй. За нилээ гайгүй хүмүүс орсон шүү дээ. Овоо идэж уусан шүү дээ. Зарим нэгэн чаавс нэр юу ч идэж уухгүй зүгээр ороо хэргэлцээд гараа явчих шүү дээ. Амар ууг нь бол. За миний дөө чи нэг юм сануулъя. Бурмаа их чи нөгөө нэг бэр шүү дээ. Тэр чин над дээр бас ирсэн байхгүй юу? Ирээд ерөөсө сар бололгүй тэгээ баригдаад нэг хүний юм авцсан байж байгаа нөгөө түн баригдаад тэгээд хар дараасаа буцсан ш чаавас. Нөгөө нилээ. Яа энэ ч одоо илт эрэхтэй холоо төмөрч 17-гийн нөгөө бодол зөвлөд. Бүр энэ хэсэгтээ хэлэх юм уу? За баяр хүргье. Баяр хүргье. Нэмэх харамсаа. Жижигэ зөгтөө хэрийн. За ингээд манайд 3 дахь ялагч тодорч байна. Сул дуутай. За яа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За. За, саяных чинь улаан цай эрэхтэй холоо төмөрлөө ихчин гэж яриад байгаа. Гол юу бах те? Сэжүүр юм уу те? За 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаар руу залгана. Дараагийн сонсогч 85.8 өглөөний мэнд. Өглөөний мэнд гам байна. Өглөөний мэнд гам баха. Эхний асуулт. Дэлхийн ван Эрис Хаумя Маке зэрэг нь юу вэ гэсэн байна. За юу нэрсэн? Цагсан. Дэлхийн ван гэсэн үү? Дэлхийн ван Эрис Хаумя дагуулууд биш юм байна. Холбосон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За. Make гэж заримдаа бас уншаад байдаг үү те? Энэ нөгөө хаваа үгнээс гаралтай юм билээ. Тэгэхээр хаваагаар болохоор мака юм билээ. Англиар унших гэхээр үг нь бол make гэмээр байгаа. Англичууд өөртөө харин би энийг яг яаж уншдаг юм болоо гэдэг. Зарим газар мака гэж бичдэг. Зарим газар make гэж өөртөө уншаад байдаг юм билээ. Ямар сони юм бэ гэж бодчихдаг үү? Найдал. Бэнэ. Өглөөний мэнд 3 анхаа байна. Өглөөний мэнд. За эхний асуулт. Дэлхийн ван Эрис Хаумя Маке зэрэг нь юу вэ? Дэлхийн ван ирэхээр одоо сони юм да тий. Юу юм байлгүй дээ. Нөгөө дэлхийн ван ч бол одоо гариг асуусан шүү дээ. За. Тэр одоо гариг юм байна. Одоо гаригуд байх нэ. Баяр хүргэе. За Kuiper-ийн бүслөөрт байдаг. 4 хамгийн том одоо гаригуд энэ. За хүнд асуултанд өнгөрчих шиг боллоо. Саран өхөд дуулалт жүжигийг хэн бичсэн бэ? Овийн догшин ноён мутаг Данзан Гарвжаа. За баяр хүргэе. Тугал оодгонох гэж яахыг хэлдэг вэ? Оодгонох. Тугал оодгонохгүй. Яг юу гэж тайлбарлах вэ? Тугал чинь 2-3 янзаар оодгоно. За. Тэгээд нөгөө тугал оодгоно гэж жоохон хөөч байсаад хүмүүс шингэн болоод тэгээд нэг дигдээд хэлээд байна. За, дигдээд ахыг хэлд юм байна. Баяр үргэлж дигдээдгүй гэдэг тийм. Дигдээдгүй. Ялаа шумуулнаас үргэж сүүлийн наасааш хөдөлгөн давхихыг оодгонох гэдгээ гэж тайлбарласан байна. Баяр үргэлж өдрөө сайхан өнгөрүүлээрэ. Баярлалаа. Өдөр ажилд амжилт хүсье. За, баярлалаа. За, ялагчаар тодорч байна. Тийм байна. Одоогоор 4 хүн ялагч болсон байна. Мөнх Жаргал, Бэлгүүн, Заяа, Анхаа гэсэн 4 ялагчтай байна. За, энэ чинь их сайхан мэдээ шүү. За дараагийн сонсогчийг 77 38 83 дээр хүлээж авна. Ялтын асуулт таараагүй л ах шиг байна. 88. Арай болоогүй. Өглөөний мэнд 5 гэн. Өглөөний мэнд 5 га. За эхний асуулт. 2012 оны зуны олимпиад эрэгтэйчүүдийн жудо бүхийн 73 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн тамирчин хэн бэ? Нэмач. Баяр үргэе. Бүр яг цээжээр мэдчихээн. Шууд мэдчихээн тий. За дараагийнх нь монгол хэлтэй холбоотой. Хард очтгороо хүүхэн гадна. Хал үздгээрээ гар гадна, хар нүднээс юу гадна вэ?
Дахиад нэг хэлтэй асуулт. За, хард очидгороо хүүхэн гадна. Хал үздэгээрээ гар гадна. Хар нүднээс юу гадна гэдэг вэ? Цаг туссан. Нулимс уу? Нулимс биш юм байна. Гэтэ гоё логик байна. Холбоосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За баг илүү гоё юм шүү гэн. Энэ хариултаас нь илүү гоё хэлбэр юм шүү гэн. Харин тий. Таалагдлаа. Өстой гоё хэлбэр байна. За 77 38 83 77 энэ нууц руу гал холбогдно. Бүр яг жилэнд ороод амаараа хилэгддэг болчихжээ шууд. Ааха. 98 Бэнэ. Оо сэлсэлчлээ. За дараагийн сонсогчоо хүлээж гин. Одоо ер нь бэлэгтэй асуулт өгөхөд байна. Бэлгэнд юу байгаа юм гэхээр барилгачийн бодлооны төв манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байгаа. Тэгээд энэ удаагийн ялагчийн дугаарыг байлж байгаа. Ер нь бол түрүүчийн 2 дугаар дээр байсан шүү дээ. Тэгээд юу гэж байгаа вэ гэхээр маш гоё эрэгтэйчүүдэд хэрэгтэй тийм багчны хайрцаг бэлгэлж байгаа. Багчны ком бэлгэлж байгаа бүхэлдэн тэрэн дээрээс нэмээд кофе нэрвч бэлгэлж байгаа. 98 Өглөө нэмэнд. Өглөө нэмэндээ. За асууж хагаад хариулт авч чадаагүй асуулт үлдсэн байна. Энэ зураачийн зурсан 143 зургийн 55 нь өөрийнх нь зураг байдаг гинэ. Энэ хэн бэ? Алтартай зурагж байгаа. Тийм болоо. Европ Монгол. Оо Монгол биш биш. Заллаа Монгол биш юм байна. Тэгвэл одоо Пикассо юм болоо. Пикассо биш юм байна. Холбогдсон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За түрүүний асуултанд хариулт аваагүй байгаа бах тий. Хар нүднээс гадна. Оо тиймдээ хариулт аваагүй шүү дээ тийм ээ. За. За яг манайхын энэ асуултыг харж байхгүй төгөөс өмнө юу яц юм чи асууц юм чи. За Улаанбаатар хотод 8 цаг 31 минут болж энэ утасны дугаар бол 77 78 83 гэдэг дугаар руу залгах юм шүү. 90 холбогдчихээ. Өглөө нэмэнд. Өглөө нэмэнд харин болтой. Өглөө нэмэндээ. Хард очидгороо хүүхэн гадна, хал үздэгээрээ гар гадна, хар нүднээс юу гадна вэ? Хар нүднээс гэсэн үү? Хар нүднээс юу гадна гэдэг вэ? Хөмсөг юм болоо. Хөмсөг гэдэг юм байна. Баяр үргийн 903 гадна байна. За тэгвэл дараагийн асуулт бол сая өмнөх асуулт. Нийт зурсан 143 зургийнх нь 55 нь өөрийнх нь байдаг гинэ. Энэ зураач хэн бэ? Фрида Кало. Фрида Кало. Баяр үргийн. Ваа. За хоёр хэцүү асуулт дараалал тэгээд ялж үзүүлж байна. За ялтын асуулт. Тийм байна. Супермен Марвелийн баатар мөн үү? Биш. Биш. За баяр үргээ ялж чадварч байна. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. За. За. Хүнд хоёр ч асуултуудад тест гяс хариулаагаар. Одоо нэг бэлэгтэй асуулт харахаар энэ бэлэгтэй асуулт шүү гэж хэлэх юм уу? Хэлжтэй. Хэлэн таарах гэж байна. Төгч юм байна те. Ер нь тун тогч байна. Одоо манайхан яг ингэж залгаад ороод ирэх бах. Гэтэ бэлэгтэй асуултаа мэдээж жоохон чангахан асуулт тавьсан. 88 28. Нөө. Өглөө нэмэнд. Нараад юм уу? Мөн байна. Холбогдсон байна. Та мэдгүй нэвтрүүлэг байна. Хинтээ холбогдсон? Төгсөн байна. Төгсөн. Анхад холбогдож байгаа мó? Тэгж. За баяр үргээ. Тэгвэл та хамгийн анх холбогдохдоо ямар нэртэй дуу вэ гэдгийг энэ асуултан дээр таарсан байна. Одоо дуугаа хэдүүлээ сонсно. За. За сонсоод үзье. Энэ дуу ямар нэртэй дуу вэ? Цаг яасан. Тийм холбоотой. Нэрийг нь хэлнэ. За нэрийг хэлж мэдэхгүй байна. За холбоосон баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэ. За. Комент харнаа. Манайхан юу гэж бичсэн бэ? Сонирхноо. Одоохондоо зөв хариулт орж ирээгүй харагдчих шүү миний харуул. За 77 38 83 гэсэн дугаар руу залхана. Яг энэ төрлийн дууд болдог нэг ганц л дууд ч юм байдаг шүү дээ. Тийм. Нэрийг айргүй санаж байна уу? Агуу би нөгөө дууг нь айгуу сайн мэд. Энэ нөгөө Бакара гэдэг Испани хамтлагийн аян дээр нөгөө бас нөгөө дуу. Заавал нөө. 9528. Бэнэ үү? За нүглэнэ. Зөвхөн минь хинтээ холбогцсон. Батэрсэн байна. За бас хэлээ ямар дуу вэ гэдгийг нь асуултан дээр явж гин сонсоод үзэх үү? Сая сонссон уу? Өөр асуулт байхгүй юу? Өөр асуулт байхгүй шүү дээ. Хариулж ижил цаашаа явдаг. За. Сонсох уу? За. ертөнцийн айман зогсоод ирсэн ундрах цогцон байсан хүс
За. За. 5-20-ыг арилгаач гэдэлт дуулаад байна. Цаг явсан. Чи хацсан. 2000 голуу 2002 за 2000-аас 2005 оны хавцаар гарч ирсэн дөө бах та. Аа. Ястаачгүй Холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За энэ асуултан дээр 3 Би энэ асуултыг яг 3 дахь хүн орж ирж Мэдчихсэн үү? мэдээдсэн. зүүн бэлгээрээ зүгээр. Энэ унгах зорилттой оруулж ирсэн. Хүн давархан Би нөгөө дууных нэрийг хэлж болох юм аа. болно шүү дээ. Энэ нөгөө мэгзэм гэдэг дуун илүү албартайсан санаад байна тий. Тийм. Хоёр. 88 тэгдрүү. Өглөөний мэнд. Бано. Байна өглөөний мэнд. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Мегана. За мега 3 дахь хүн саяны нэг дууг бүтээр тоглуулад байгаа энэ дууны нэрийг хэлнэ. Дахиад сонсох уу? Мэгцэн байсан баха. Мэгзэм биш юм байна. За энэ Баян намсрын магтаал гэдэг юм байна. Баян намсрын бурхны магтаал залбирал гэдэг нэртэй дуу байна. За таны хувьд ихний асуулт. За энэ болохоор бас өнөөдрийн бэлэгтэй асуулт. Бэлэгтэй асуултанд Та тасаад байна. Сонсоод хин гэдэг дуучин бэ гэдгийг таана гэсэн үг. За таахта бэлэн үү? Сонсохдоо бэлэн үү? За. За дуучны нэрийг хэлээ шүү. 내가 웃는 게 아니야 내가 걷는 게 걷는 게 아니야 너의 기억 속에서 날 눈물 흘려 너를 기다리고 내가 웃는 게 웃는 За энэ хин гэдэг дуучин дуулаад байна вэ? Цаг явсан. За гадаад дуучин юм шиг өнөд мэдхгүй байна. Энэ гадаад дуучин биш ээ. Аа. Бид нар энэ дууг өмнө бас нэг өөр хөлбраар нь мэднэ. Гэтэ тэр хөлбөр нь бас гадаадын дууг авсан. Нөлөө. Санаас нэлж чинь. За нэг сэжүүр Дуучны нь барьчих гэдэг шиг байгаа, боллоо шүү. Гэхдээ дуучныг асууж байгаа. 3. Нөлөөгээ дуучин. Нүдлөө гэдэг. Нөлөө хамтлаг энэ дууг дуусан байдаг нь бол байдаг. Гэхдээ саяхан шинчилж дуусан бэлээ. Тэгээд одоо энэ шинжилсэн хөлбраар нь хэн дуулж байгаа вэ гэдэг асуулт байсан шүү. Холбосон баярлаа. Ток гэдэг нь. Биш ээ наа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. Энэ хөлбөр нэрээ их гоё сонсголонтой болсон байлээ. За комент хараадахнаа. Манайхаас тэ мэддэм биш үү? Бүгд мэддэг юм байна. Тийм байна. 77 37 38 83 77 77 88 30 За мэдж байгаа юм чинь зүгээр холбогдох нь л гол асуудал болж байгаа шиг байна. 86 89. Сүвэн. За. Өглөөний мэндэ. Бэлэгтэй асуултан дээр таарсан энэ ямар дууг хэн дуулж ийн вэ гэд дуучны нэрийг нь таах асуулт байна. Сонсох уу? За, сонсоод үзье. 내가 웃는 게 웃는 게 아니야 내가 걷는 게 걷는 게 아니야 너의 기억 속에서 날 눈물 흘려 너를 기다리고 За. Энэ одоо японоор юм. Солонгосоор дуулаад байгаа юм шиг сонсогдох юм. Баримжаалгаа. За, холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Өмнө нөгөө нөлөө хамтлаг үнэнгээ гэдэг энэ дууг Тийм хэлсэн шүү бид дээ. тэр аян шадрал. Гэхдээ энэ одоо яг хэлээд байгаа нь япон эхний солонгосоор хоёр нь- хойлоод байгаа юм Тийм тийм. эхний хоёр нь болохоор юу юм бэлээ? Монголоор үнэнгээ хэлье гэдэг байгаа тий. Тэгээд дараагийнх нь болохоор япон юм байна гэж би харсан. Даавар нь комент хийсэн чинь юугаар тэр японоор хэлээд байгаа үгийг нь орчуулсан байсан шүү дээ. Би одоо монгол хэлээ ойлгохгүй юм байна гэж ямар маягтай дуулж байгаа вэ гэж бодчихлаа. Сандарлаа шүү дээ энэ монгол ойлгохгүй нэ. Дараагийн сасагч 8911 өглөөний мэнд. Өглөөний минь янда байна. Өглөөний мэнд. Яндаа бэлэгтэй асуултан дээр таарсан. Энэ дууг хэн Тэгтээ дуулж 3 хүн юм чи яах юм? Яа, нэрээ тийм. За. Хариултын өгөө өгье. Тэгэхээр өнөөдөр бэлэгтэй асуултаа энэ үлцэн асуултуудаас нэгийг нь би самсргүй байдлаар бэлэгтэй болгочихъя заяа. Тэгэхээр саяных нь За. Тийм. Одоо энэ хариултыг хэлчихье. За. Энэ болохоор Минаё гэдэг юм дуучин. За. Ямар хамтлагт байлаа? Бас нэг хамтлагт байсан дуучин шүү. За, дараагийн асуулт нь Эдгар Аллан По ямар төрлөөр зохиолоо бичдэг вэ? Эдгар Аллан По. За, ಇದು. Мэдхгүй мэнэ. Дараагийн өдөр. За, холбоосон баярлалаа өдрөө сайхан өрүүлээрэй. За, манайхан нэлээд хэдэн зохиол нь орчуулагдсан байдаг. Хэрэмэрэ гэж мэдчихэж байгаа хэ. 77 77 38 83 77 77 88 30 гэсэн утасны дугаар руу холбогдноо. Солонгосоор дуулаад байна гэсэн байна. Солонгос дуу гэсэн байна. Энэ үн их хөлбөр нь Япон болохоор Японтой би андуурсан юм болов. 88 75 Бано. өглөөний мэнд. Өглөөний минь төбөө байна. Өглөөний мэнд ээ. Өглөөний мэнд. Эхний асуулт Эдгар Аллан По ямар төрлөөр зохиолоо бичдэг вэ?
За Эдгар Ямар төрлөөр гэсэн үү? Ямар төрлийн зохиолоор алдартай вэ гэсэн үг. өөрийнх нь үхлэн насын зохиолтой холбоотой. Төрөлтөй холбоотой гэх юм. Ер нь л жоохон 3. Аим шиг юм уу? аим шиг юм байна. За аим баяр шиг үргье. байна. Аим шиг алга мөртлөг те энэ талаар бичдэг. За дараагийн асуулт нь би Монгол хүний саруул ухаанд итгэдэг гэж хэн хэлсэн бэ? Байна уу? Санжаа Сүрэнгийн зоригийн гэлцүү үү? Баяр үргье. За тэгдэггүй яах вэ? За дараагийн асуулт нь хамгийн чанга дуу чимээгээр бүртгэгдсэн 1883 онд болсон Кракатау галтуулын дэлбэрэлт өнөөгийн ямар улсын нутаг дэвсгэр дээр болсон юм бэ? 10 секунд явсаа. За явсан. Яахад хэлээч. За хамгийн чанга дуу чимээгээр бүртгэгдээд байгаа нэг юм галтуулын дэлбэрэлт болсон 1883 онд Кракатау гэдэг энэ галтуул дэлбэрсэн. Энэ дэлбэрэлт өнөөгийн ямар улсын газар нутаг дээр болсон бэ гэсэн ийм асуулт байсан. Галтуулын дэлбэрэлтэй. 3 Улсын нэрийг хэлэх нь 2 За, Индонез. Индонез. Тэгдэггүй яах вэ? Хариулт харж хэлээд байна уу юу? За ялтай асуулт уу? Тийм ялтын асуултан дээр урлагийн асуулт харсан байна. За энэ урлагийн асуулт Урд багчи биш үү? Юу вэ? Эдгар Аланбаа хариулсан ш нэрээ. Тийм байна тий. За манай дараагийн ялагч нэр нь хэн блэ? Түбэ. Түбэ юу? Түбэ. За Түбэ өдрөөс яхан өнгөрүүлээрэ. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлчихээрэй. За их 6 ялагчтай болж байна. Хамтран ажиллагчаа танилцуулъя. Манай нэвтрүүлэгтээ эрүүл хүнсээр дэлхийд дайлна барай тий. Хушган брэнд хамтран ажиллаж байна. За хушган брэнд үүсгэн байгуулагдсан цагаас хойш 10 гаруй жил хуш модны самрын чүмэг зэрэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрийн 20 шат дамжлагаар боловсруулан үйлдвэрлээд тэгээд дотоодын болон гадаадын хэрэглэгч нарт хүргэж ийн л да үндэсний үйлдвэрлэлээ хийж байгаа юм компани гэж ойлгож байна. За тэгээд энэ оны 2 дугаар сарын 27, 28-нд цоон шин бүтээгдэхүүн хушган самрын тосоо олон нийтэд танилцуулаад байгаа. За Nord Road компаниас хушган брендийн бүтээгдэхүүнээ дэлхийн 8 орнд экспортлж байна. За Европын холбоо болон Америк нэгдсэн улсын органик стандарт, ISO стандартуудыг хангасан үндэсний үйлдвэрлэгч брэнд. Маш олон бүтээгдэхүүн байдаг тийм ээ. Одоо эндээс бид өнөөдөр хушган самрын тосыг нь юу байна онцолж ярина. Тэгээ нөгөө саяны 27 28-нд бас үйл явдал гээд би нөгөө Евро Шангрила руу кино үзгээд орсон чинь нэг давхурд нь бүр ингээд айгүй том ширээдсэн, айгүй том тайз цасан гоё үйл явдал болж исэн л доо. Би харин харамсаад тахны зүгээр очиод амталгаа хийгээд үзчихдэг байж гэж бодож байна. За, энэ бүтээгдэхүүнийг танилцуулах юм бол найрлагандаа омега 3.6 тосны хүчил агуулдаг, Е витамин агуулдаг, манган, магн, зис, цайр зэрэг юм эрүүл мэндэд нийт шаардлагатай эрдэс бодис амин дэмүүдээр баялаг юм бүтээгдэхүүн байгаа даа. Тэгээ ер нь бол бид нар омегаг зүгээр л загснаас л авах хэрэгтэй гэж бодоод идэг байсан чинь манайд орлуулж болох маш олон бүтээгдэхүүн байдаг юм байна. Одоо жишээлбэл цэцэргэн байна, энэс гадна энэ хушган брэнд байна тийм ээ. Манай хуш самарч ер нь супер хүнсэндээ ордог. Ягаад тэгэхээр орлуулшгүй одоо амин хүчлүүд гэж яддаг шүү дээ. Орлуулсгүй ихэнх амин хүчил нь байдаг. Ер нь Монголын нөхцөлд одоо дутагдчихдаг бүх эрдэс бодисоо амин дэмээ бид нар хушны самраас авдаг байсан юм байлээ. За ингээд хушны самрын тос болгосон нь бол Монголын одоо супер дараагийн супер бүтээгдэхүүн болгож байгаа. Энийгээ тийм ч учраас экспортлж чадж байна. Хушны самрын тосонд агуулдаг хамгийн онцгой нэгдлийг танилцуулъя л да. Энэ бол фенолины хүчил гэдэг ийм орц найрлага юм бэлээ. За энэ болохоор яа гэхээр хоолны туршлыг буруулчихна, өсөх мэдрэмжийг багасгана. За мөн ийм учраас жин хасгаж байгаа, жингээ барих байгаа энэ үйл явцыг дэмжиж өгдөг. За мөн цусан дах холестерины хэмжээг бууруулад инсулиныг тогтворжуулж өгдөг юм байна. Ийм учраас чихрийн шижийн өвчнөөс өрсөн сэргийлэхэд нэлээд ач тустай. Салаад бид нар одоо ингээл нөгөө оливын тос мосоор ч юм уу тийм ингээл хутгаал иддэг штэ тийм. Тэрний оронд бид нар яг үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эрүүл мэндээ бас дэмжих үүднээс хушган брендийн самрын тосыг сонгож хэрэглүүл илүү үр дүнтэй гэж хэлж болно. За хушган брендийн нэрийн дэлгүүр нь Encanto-гийн баруун талд байрлах Home Plus-ийн нийт давхурт байрлаж байгаа. Та бүхэн очоод нэрийн дэлгүүрээр нь үйлчлүүлээрэй. Хушган самрын тос дараах сүлжээ дэлгүүрүүдээр мөн бас худалдаалагдаж байна. За Shangri-La-гийн Good Price хушган нэрийн дэлгүүр гэж түрүүн хэлсэн. Carrefour хөшигтийн хүндийн нисэх буудалд бас байгаа. За E-Mart, Чингисийн E-Mart, Хаан уулын E-Mart, их дэлгүүрийн Намин супермаркет, Sedarin Намин супермаркетад
бас мөн худалдаалж байна. Ер нь номын солилцоо дэлгэрүүдээр бүх ихэнхит нь байгаа юм шиг үлээ. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг 77 17 33 99 гэсэн дугаараас аван 77 17 33 99 манай нэвтрүүлэгтээ эрүүл хүнсээр дэлхийд дайлна гэсэн уриатаагаар хушгин брэнд хамтран ажиллаа. За баярлалаа. За дараагийн сонсогч авъя. 8811 өглөөний мэнд. Өглөө очроо. Ягаад энэ сул яваад байгаа л гэсэн радио багсгараа очроо. За. За хэдүүлээч ямар асуулт нэрвж Индонезийг хариулсан. За урлагийн асуултан дээр таарсан. Нэг нь чаавас. Буруу байна. Хариулт буруу байна. За сонсоод дууны нэрийг таашаа за. За. Хатар яа гэж. Цаг явуулах уу? За одоо явуулна шүү дээ. Хатрич баяр үргээ зөв таасан байна. За дараагийн асуулт нь Фрэнк Абигнел гэгч эдгээдийн бодит амьдралаас сэлүүлэн бүтээсэн кино ямар нэртэй вэ? Лео тоглодог тий? Фрэнк Леонардо ди Каприо. Нөгөө онгоцны нисгэж үзэж байдаг. Тийм шүү дээ. Амар олон үнийг л өөртцсэн, хэдэн зуун сая доллар авцсан, хурамч намайг чадвал намайг барай. Баяр үргье. За дараа нь ялтын асуулт байна тий? Тийм ээ, ялтын асуулт. Хайлангийн хатан буган чулуу, хүн дүрст чулуу, дөрвөлжин бус зэрэг нь аль аймагт байдаг вэ? Хайлангийн хадны буган чулуу. Хүн дүрст чулуу. Яа, баяр үргье. Яа. Баяр үргье. Дорнодод байдаг юм байлээ. За, нэвтрүүлгийн ялагч дахиад нэмэгдэж байна. Очроо баяр үргье. За, би ч өөрөө дорнодын болоод явах мэднэ. Дорнодын юм уу? За, өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За. За, одоо нөгөө нэг юу чинь өнөөдрийн бэлэгтэй асуулт ойртож байна, дөхөж байна. Амжих нь вэ ч одоо? Харин нэг 2 хүн авчвал уг нь л очих гээд идэг тийм ээ. Энэ 2 хүн одоо энэ явж амжихгүй юм шүү. За тэгвэл арай жоохон өөр асуулт чинь тэгээ за энэ асуултыг болгоно. Одоо ерөөсөө шууд бэлэгтэй асуулт авчи. 88-3 өглөөний мэнд. Өглөөний мэнд баяраа байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд баяраа. За бэлэгтэй асуулт болголоо. Таны асуултыг хацтай байна. Найшлуулсан. Нэвтрүүлгийн цагтаа уйлдуулаад. Учрал нэртэй хөшөө хаана байдаг вэ? Хинтээ аймаг. Би хотлоо ярьж байна. Юу лээ. За мэдгүй мэнэ. За хотлоосон хайртай өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За азан шоус нэг хүн орж ирээд энэ асуултанд хариулаад бэлгээ аваарай. За бэлэг бол кофений нэрэгч гэж байгаа. За дээрэс нь багцны хайрцаг гэсэн. Багцны ком. Ёо. Би хариулчихгүй. 9972 өглөөний мэнд. Өглөөний мэнд. Байна өглөөний мэнд. За. Хинтээ аль удаа холбогдож байна. Тий, тавтаа морил. Нэрний юм байна. Арай тэг өглөөд дандаа сонсдог байхгүй. Тэгээ ерөөсө холбогдож чаддаггүй байсан. Өнөөдөр чи 2-3 шинэ оролцогчтой болж байгаа юм шүү дээ. Нэр хин гинэ? Танилцъя. Ганцэг. За та бүр маш азтайгаар бэлэгтэй асуултан дээр орж ирлээ. За хариулах юм бол шууд бэлэгтэй шүү. Учрал нэртэй хөшөө Улаанбаатар хотын хаана байдаг вэ? За би учрал нэртэй хөшөө. Шинэ оролцогч учраас Улаанбаатар хот гэд тодруулж өглөө. За байршлаар нь хэлжүүл мэднэ. Тэр хавьд байдаг хөшөө штэ. Тэрийг учрал гэдэг штэ. Тэр Баян зүрхт өөрөгт байдаг юм болов. Баян зүрхт өөрөгт биш юм байна. Холбочлоо. За өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Болсон баярлалаа. За энэ ч одоо ямар эзэндээ гологддог билэггүй. 2 удаа хойшлоо. Хариулаад авчих юм байна уу? За одоо 3 дахь хүн. Билэг үгүй юу л гээд байгаа шүү дээ. Билэг үгүй. Холбогдож орж ирээд энэ нэг хөшөө хаана идгийг хэлээд билэг аваад хаач та нар. 77 38 83 гэсэн дугаар байгаа шүү. Өнөөдөр харин маш олон гоё шинэ оролцогчтой байлаа шүү дээ, тийм ээ? За, утас маань дуурах нөө, залгах нөө. За, энэ сонсогчийг авъя. 96 95 өглөөний мэнд. Байна уу? Байна. За энэ толбоцсон. Өглөөний мэнд. Инх сайхантай олцгоцсон байна. Инх сайхан. За. Инх сайхан. Учрал нэртэй хөшөө хаана байдаг вэ? Одоо нөгөө Чингис
хааны музей урд байдаг лөө. Баяр үргээ. Ялагч маань тодорч байна өнөөдөр. Их сайхан өнөөдрийн Нэр нь хэн блэ? Би одоо анх Их сайхан гэсэн. Йоо, анхад орж ингүүт шууд нэгдлийн том шагналын эзэн болж байна. Баяр үргээ. Сайхан тий. За баярлаа. Мөн үү? Аргуна их сайхан. Их сайхан гэсэн. За баярлалаа. Баяр үргээ өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Оо дараагийн асуултуудыг асууж тийж ганцхан хариулаад гахгүй. Тэгээ чи сая ярьсанд нь сэтгэл хөдлөөд 3 асуултанд хариулна шүү дээ. За. Аха. Дараагийн асуулт юм. Биш бэлгийг авцсан шүү дээ. Бэлгийг бол авцсан. Бэлгийг бол авцсан шүү. Зүгээр л. Ганцхан асуулт тийм. Үргэлжлүүлээд битээрсээ бэлэг авсанд нь баярлаад үргэлжлүүлж асуухаа мартчихлаа уучлаарай. За, харамч им гэрийн бүг, хавтгай түлээ галын бүг, за мөн хагсан ховоо юуны бүг гэдэг вэ? Хатсан ховоо. Юуны бүг гэдэг вэ? Харамч им гэрийн бүг, хавтгай түлээ галын бүг, Хотгийн. худгийн. Тийм ээ, баяр үргээ. Худгийн байлаа. Ялалтын асуулт. Амархан асуулт харсан байна. Гурдах асуулт. Христийн шашны судар юу вэ? Христэ. Шашны шудраа. Библ. Библ баяр үргээ. Яаж үзэж ингэ сайхан. Ялагч боллоо. Ялагчийнхаа бэлэгтэй асуултанд ч хариуллаа. Баяр үргээ. Яа, За анх. баярлаа. За, өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Оо ямар гоё. За өнөөдөр манай нэвтрүүлэгч 8 ялагчтай болсон байна. Мөнх жаргал, бэлгүүн, заяа, анхаа, төбөө, очроо, инх сайхан гэсэн 7 ялагчтай болж байгаа юм байна, тийм ээ. За 8 ялагчтай. 8 ялагчтай. Би хэнийг хэлээгүү? Ариун болд, очроо, төбөө, очроо, инх сайхан. За хэнийг нь хэлээгүү үлдээч үү? Заяа, анхаа, ариун болд, төбөө, очроо, Бэлгүүн. инх сайхан. Бэлгүүн. Тийм байна. За ийм 8 ялагчтай болсон. Сонсогчтой өргөжлүүлээд 9 цагаас радио мэдээг үлээн авсаад 9 цаг 10 минутаас хот топ нэвтрүүлгээ үлээн авсараа манай өнөөдрийн нэвтрүүлэгтээ баруун бүсийн барилгын материалын тулгуур төв болох барилгачийн худалдааны төв хамтран ажилласан. За мөн эрүүл хүнсээр дэлхийг дайлна гэсэн уриатаагаар хуршхан брэнд хамтран ажилласан. За баярлалаа Аргуна. Баярлалаа цэцэг.